Өнхрөөш үлгэр эрт ордын цагт нэгэн насганд өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нэг өдөр эмгээ өнхрөөш бов хийгээч гэхэд эмэг нь гурил байхгүй юугаар хийх билээ гэхэд эмгэн минь авдрын ёроолыг шахвал атдаг гурилгаар нь савны ёроол шахвал шанаг гурил гарна гэхэд эмгэн авдрынхаа ёроолоос атга гурил савныхаа ёроолоос шанаг гурил болоод өрөмтэй сүгээр зуурч өтгөн тосонд хайрч өнхрөөш бов хийгээд хөргөөх гэж ширээн дээрээ тавьжээ. Гэтэл өнхрөөш бов гинтхэн хөдлөөд ширээн дээрээс цонхны давцан дээр давцангаас шалан дээр буугаад хаалгаар гарan хашаагаар дамжин зогцжээ. Түүнийг замаар өнхөрч явтал туулай таралтаад ямар сайхан бов бэ? Одоо чамайг идэндээ гэхэд дэлтэн туулай минь намайг бүү идэж би чамд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурлаар хийсэн савны ёроолоос авсан шанаг гурлаар хийсэн өрөмтэй сүгээр зуурсан өтгөн досон чансан өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан дэлтэн тулай чамаас жас дэгдэн зайл чадна гэд өнхрөөд яваад өгчээ. Өнхөрж явж байгаад чонтой тааралдаж гин өнхрөөш бовоо чамайг одоо иднэ. Чанва намайг бүү идэж би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурлаар хийсэн савны ёроолоос авсан шанаг гурлаар хийсэн өрөмтэй сүгээр зуурсан өтгөн тосон чансан өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан дэлтэн тулайг тааралдахад дэгдэн зайл чадсан өлөн чон чамаас өнхрөн зүхтаж чадна гэд дуусаар хагаад өнхрөөд явжгин. Явж байгаад баавгатай тааралджээ. Баавга ямар сайхан бов бэ? Яг одоо идчихье. Баавга хаа та намайг бүү идэж би танд дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурлаар хийсэн савны ёроолоос авсан шанаг гурлаар хийсэн өрөмтэй сүгээр зуурсан өтгөн досон чансан өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан дэлтэн тулайг тааралдахад дэгдэн зайл чадсан өлөн чон чамаас өнхрөн зүхтаж чадсан майг баавга чамаас магад зүхтаж чадна гэв өнхрөө татхад баавга барааг нь л хараад хоцорч гин түүнийг цааш явж байтал үнэгтэй таарлтаж гин амттай сайхан бовын алив идий үнийг ихч минь намайг идээд яах вэ? Үнэхээр сайхан дуудуулж өгье. Авдрын ёроолоос авсан атга гурлаар хийсэн савны ёроолоос авсан шанаг гурлаар хийсэн өрөмтэй сүгээр зуурсан өтгөн досон чансан өвгөн эмгэн хоёроос өөрийн чадлаар зүхтаасан дэлтэн тулайг тааралдахад дэгдэн зүхтаж чадсан өлөн чонтой учирсанд өнхрөн зайлж амжсан майг баавгай тааралдахад магадгүй зүхтаж чадсан зайлт үнэг чамаас зайлж бас чадна гэд өнхрөн одох гэтэл зайлчаар өмнөг ямар сайхан доо вэ? Даанч их чинь нас хөгшрөөд чих хатуутай босон тул сайн сонсож чадсангүй алив чи хоншоор дээр минь гараад ахиад нэг дуулаад өгөөч гэхэд өнхрөөш хоншоор дээр нь үсрэн гараад нөгөө дуугаа дуулж дуустал үнэг түүнийг ганцхан гэд идчихэж гинэ. Илүү их үлгэр үзье хүсвэл манай сувгийг лайк дарж дагаарай. Баярлалаа.